За энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ видеонд би юу заахаар бэлдсэн бэ гэхээр англи хэлний modal verb буюу туслах үйл үг. За туслах үйл үг бол нэлээд олон байдаг. Та бүхний хамгийн түгээмэл мэддэг байж магадгүй нь болохоор should, would, could, may, might, will, would, must, can, can't, could have done гэд байдаг энэ үгнүүд. Тэгэхээр энэ үгнүүд болохоор энэ англи хэлний нөгөө харилцаанд маш их чухал conversation болох тийм ээ. Та надад тэгж тусалж болох уу? Эсвэл тэгхээс гарцаагүй надад тийм хэрэгтэй байна. Тэр тийм юм байгаа юм шиг байна. Гэх мэтээр олон төрлийн одоо санаануудыг бол илэрхийлж болдог үгнүүд байгаа. За тэгэхээр би өнөөдөр бол заах гээд нийтдээ ингээд 8 3 2 5 7. За энэ 7 modal verb бүгд юм биш. Гэхдээ анхааснаас нь одоо арай энгийнээс нь хэцүү рүү ингээд ангилаад 7-г нь ингээд заахаар бэлтжээд байна. За тийг хамтдаа хамтдаа эхлэе. Тэгээд эдгээрийг үзээд дуусгаад та бүхэн болохоор ямар хуу төрлийн бүлгүүдийг санаануудыг илэрхийлж чаддаг болох вэ гэхээр болно, чаддаг байсан, чаддаг байх, тийм л байх, тэгснээс гарцаагүй гэсэн санаануудыг бол илэрхийлж сурах нэ. За тэгээд эхлэе. За эхлээд энэ гурыг хэдүүлээ хамтдаа үзье. Can, could, be able to. За can бол ерөнхийдөө бол чадамж. Can. За тэгэхээр өөрийнхөө чаддаг зүйлийг болохоор хэлэхдээ can гэж хэлдэг тийм ээ. За тэгэхээр чи юу чадах вэ? Одоо жишээ нь Mongolians Got Talent гэдэг нэг авьяаслаг монголчууд би нэгс үзэх дуртай байсан. Тэн дээр бол жишээ нь олон хүмүүс чаддаг зүйлээ ингээд үзүүлээд тэгээд нэрд гараад явдаг шиг чи юу чадах вэ? Хүн болгон чаддаг зүйл өөр тийм ээ. За тэгвэл жишээ нь би юу чадах вэ? I can do exercises. За энэ дуртай зүйл болохоор exercise. I can do exercises. Би дасгалуудыг хийж чадна. Дасгал хийж чадах бол дасгал хийж чадна. Эсвэл I can repair things. Тэг ямар нэгэн зүйл засаж чаддаг бол I can repair things. I can repair засаж чадна. Юмнуудыг юу ч гэсэн бол тийм ээ. Угаалгын машин, компьютер гэдэг чинь олон төрлийн засаж чадах бол I can repair things. Үүнийгээ тэгээ асуулт болохоор can-аас эхэлнэ тийм ээ. Can-аас эхэлнэ. За жишээ. Can you dance? Чи бүжиглэж чадах уу? Can you dance? За баахан хэдүүлээ чадвар ярьсан. Дараа нь болохоор нөгөө чадвараас гадна боломжийг мөн босгох. Энэ can-аар илэрхийлж болдог боломжуудыг. За тэгэхээр ямар төрлийн боломжуудыг вэ гэхээр одоо За тэгвэл одоо миний нэг би нэг хэсэг 50 насд амьдардаг байсан. Тэнд болохоор нэлээд том хэмжээний тийм хүмүүс зугаалж болдог тийм парк байсан л та. Тэгэхээр жишээ нь би өгүүлбэр зохиохдоо
Энэ паркт хүмүүс зугаалж болно гэж хэлэх юм бол юу гэж хэлэх вэ? Энэ парк бол хүүхдийн тоглоомын парк биш. Энэ болохоор зөв олон нийтийн тийм одоо garden маягийн зүйлийг болох бас парк гэж хэлж байна. This is a nice park. People can go So this is a nice park. People can go nice sightseeing here. Sightseeing гэж юу гэсэн юм бэ? Go sightseeing гэвэл нийлээд зугаалах гэсэн. Юм үзэнгээ ингээд алхах. Тэгэл sightseeing. People can go sightseeing here. Гэж болно. За тэгвэл түлээнийг үзчихсэн тийм ээ? Үзчихсэн. За үүний дараа болохоор could. Could болохоор ямар жишээлдэг вэ? За энэ үзье. Окей. За could болохоор чаддаг байсан зүйлийг болохоор ярихад ашиглана. Тэгэхээр одоо нэг чадахгүй гэхдээ хуучин чаддаг байсан. За жишээ нь чи 10 настайдаа юу чаддаг байсан бэ гэж асуувал жишээ нь ингэж хэлсэн. What could you do? What could you do? Чи юу чаддаг байсан бэ? When you were 8. What could you do when you were 8? Чи 8 настай байхдаа юу чаддаг байсан бэ? 8 настай байхдаа юу чаддаг байсан юм бол? За 8 настай байхдаа жишээ нь би маш хурдангүй чаддаг байсан гэж хэлээ тийм ээ. I could run very fast. I could run very fast. Би маш хурдангүй чаддаг байсан. Тэгэхээр ингээд чаддаг байсан зүйлээ ярихдаа could гэж яг гэсэн үг. Жишээ нь за манай аав юу чаддаг байсан? Манай аав төгөлдөр хурд залуудаа тоглож чаддаг байсан. гэж үзье л да. Топ болоод мартсан бол. My father could play piano when he was younger. My father could play piano when he was younger. Манай төгөлдөр хурд тоглож чаддаг байсан. Тэгэхээр энэ could бол ерөнхий чадвар. За. Ерөнхий чадвар. Харин үүнтэй жоохон арай өөр нь болохоор be able to бол нөгөө яг ямар нэгэн тодорхой нөхцөл зүйл болохоор хийж чадсан зүйл. За би өнөөдөр жишээгээр тайлбарлая. Жишээгээр тайлбарлая. За би нэг чаддаг байсан зүйлээ бичээ л да. I could ride horse. So I could ride a horse when I'm 5 years old. Би 5 жилийн өмнө морь унж чаддаг байсан. Гэтэ одоо би чадахгүй бол тийм. Харин үүнд нөгөө өөрөөр хэлэх юм бол
was able to За би иймэрхүү зүйл гэж болно. I was able to ride horse yesterday despite my sickness. За нэг sickness гэж үг гарч ирж байна. Sickness бол өвчин. Би өвчтөй байсан ч гэсэн морь унаж чадсан. Тэ мэ? Тэгэхээр би энэ удаа болохоор able to ашиглахаар давж чадсан тий өөртөө яг чадахгүй байж болох ч гэсэн давж чадсан нөгөө чадах боломжтой байсан нэг боломжийг ашиглаад чадсан гэсэн нэг тийм үг байна л да. Энэ жирийн I couldn't ride horse зүгээр л ерөнхий чадварыг хэлж байгаа. Тэгэхээр үүнийг болохоор өөрөө болохоор I could ride horse гэдгийг ямар утгаараа ойлгох зүгээр вэ гэхээр I had an ability to ride a horse. Буюу би 5 жилийн өмнө морь унах чадвартай байсан гэж ойлгох гэсэн үг. Харин able to гэж энэ хоёр дахь дээр нь болохоор ямар утгаар вэ? Питер боломж байсан, боломжийг ашиглаж чадсан. Тэгэхээр үүнтэй адилхан нэг тийм төстэй үг нь болохоор manage to гэж үг байдаг. Үүнтэй төстэй үг нь болохоор managed to was able to хоёроор нь адилхан утгатай. I managed to ride horse yesterday despite my sickness. Тэ? За тэгэхээр ингэж ойлгоорой. За тэгэхээр энэ гурвыг ингэ үзчихлээ. За тэгэхээр гайхаж магадгүй. Энэ дээр код авсан байна. Ягаад дахиад код бичсэн бэ гэхээр би одоо энэ кодын арай өөр төрлийн утгыг одоо ингэ ярих гэж байна. Тэр утга нь болохоор одоо ялгчаад хэлье. За өөр төрлийн утга нь юу вэ гэхээр энэ гарч ирж байгаа код бол юу гэж хэлэх боломжийг ярьж байна. За ямар төрлийн боломж вэ гэхээр за жишээ нь би ядраад байна гэх юм бол бид нар одоо унтаж болно гэх юм бол ашиглаж байна тийм ядраад байна. Тэгвэл өнөөдөр яаж унтаж болно гэх юм бол I'm tired. Really? We could sleep early today. Би ядраад байна. I'm very tired now. Really? We could sleep early today. За. Тэндээ шилэн гэсэн үг тийм. За бид нар эрт унтаж болно. Тэгээд нөгөө нэг чаддаг байсан гэсэн дээрээ нэмээд ямар үзүүл гарч ирэх гэхээр одоо ингэж болно ш тэгээд нөгөө нэг can-тайгаа жоох төстэй утга барайдлахаас утга гарч ирж байгаа. Харин үүнтэй зэрэгцүүлээд could have done-ыг жоох харьцуулж үзье. Could have done-ыг. Би нэг зүйлээ мартчихсан. Боломж дээр нэмээд
бас нэг боломжгүй зүйлийг ярихтаа бас could-ийг ашиглаж болно. За, юу гэсэн юм бэ гэхээр ерөнхийдөө иймэрхүү ашигладаг. За би одоо маш их хөлсөж байна. Би нэг үхэр идсэн чадхаар байна. Гэх юм бол I'm so hungry now. I could eat a whole cow. I could eat a whole cow. Би өсөж байна. Би бүр бүтэн нэг ширхэг үхэрч идэж чадхаар байна. I could eat a whole cow. Okay? За. Эсвэл заримдаа wishтэй холбож ашиглаж болдог. Тэгдэг байсан ч болоосоо. I wish I could гэж холбож ашиглаж. I wish гэвэл би тэгмээр байна, би хүсэж байна гэсэн. I wish би яах хүсэж байна вэ гэвэл за би грек руу явах юмсан гэж хүсэж байвал I wish I could go to Greece now. I wish I could go to Greece. I wish I could go to Greece. Би грек руу явах юмсан. Грек руу явж чадхаа байсан ч болоосоо хэрэгтэй гэсэн. За тэгвэл could have done гэж үгсэг юм байна. Could have done гэвэл өнгөрсөн цагийн тухай ярихтаа ашиглалтай. Could have done. За би нэг жишээ хэлчихээ тэгээд утгын жоо хэлцэх гээд үзье. За. За өчигдөр yesterday I was very upset. Өчигдөр би сэтгэл үнэхээр гонсгор байсан. Бараг уйлчих шахаар байсан. Тэ уйлж чадхаар сэтгэл гонсгор байлаа гэвэл yesterday I was very upset. I could have cried. So яагаад тийм зүйл болсон бэ? Өчигдөр надад юу тохиолдсон бэ гэхээр өчигдөр миний төрөвч алга болсон. Yesterday I lost my wallet. За энийг бичвэл арай жоохон ойлгомжтой байх. За өчигдөр надад тохиолдсон үнэхээр гонсгор байсан зүйл, гонсойлгосон зүйл болохоор I lost my wallet. Би төрөвчөө алга болгосон. Yesterday. I was very upset. Үнэхээр би гонигдсан. I could have cried. Би уйлж болох байсан. Гэхдээ эр хүн юм чинь юу гэж ойлгох вэ? Уйлсан. I could have cried. Тэгэхээр хийж болох байсан ч хийгээгүй зүйлийг та could have гэж ярьна гэсэн. Окей? За цаашаа үзье. Одоо тэгвэл юу үзэх вэ? Here must can't. Must can't хоёр бол энэ дээрээс энэ сүүлийн хоёртой холбоотой. Ийм л байх эсвэл тэгснээс гарцаагүй гэсэн
нэг тийм таамаг л бол ярихдаа ярина гэсэн. Must, can't. Okay. За тэгвэл нэг жоохон Японы тухай ярилцъя. Япон бол үнэхээр гайхамшигтай улс. За тэгэхээр нэг Японы тухай надад ихэд сэтгэлдээсэн зүйл бол маш цэвэрхэн бас. Okay. Japan is a very clean country. Тэгэхээр юу гэж бодсон? People must clean their houses every day. Japan is so clean. Okay. Japan is so clean. People must clean their houses and streets every day. Нэгээр би энэ дээр болохоор must гэж хэлсэн тийм ээ. Энэ must бол ёстой гэсэн must биш. Тэгээ би дараагийн хичээлүүд дээр ёстойг нь үзнэ л дээ. Энэ дээр болохоор таамаглал дэвшүүлэхтэй ярьж байгаа. Тэгэхээр Япон үнэхээр цэвэрхэн юм аа. Japan is so clean. Хүмүүс нь байшин гудамжаа өдөр болгон цэвэрлдгээс гарцаагүй. People must clean their houses and streets every day. гэж байна гэсэн. За үүний дараа ямар зүйл болохоор can't-ийг бас төстэй байдлаар ашиглаж болно. За тэгэхээр сүүлийн Олимпиад холбоотой зүйлийг ярив. Олимпиадээр нэг Алжирийн бокс нэлээд их сенсац тарьсан. Англиар бол тэрийг controversy гэж ярьдаг. Okay? Big controversy in Olympic game recently. So controversy юу болсон бэ гэхээр Алжирийн бокс эмэгтэй байж байгаа эрэгтэй хүн эрэгтэй ч юм уу гэдэг зүйлсэн тийм ээ. Тэрийг ярилцъя. The Algerian boxer is so strong. The Algerian boxer is so strong. Okay? She can't be a woman. She can't be a woman. Тэр эмэгтэй биш баха гэж олон хүмүүс бодож байгаа. Окей, би ч гэсэн анх тэгж бодсон. Гэтэ биш юм. За ямар ч байсан тэгж ярьж болно гэсэн. The Algerian boxer is so strong. She can't be a woman. Algerian box үнэхээр хүчтэй юм аа. Тэр эмэгтэй биш баха гэж хэлж байгаа гэсэн. Окей. За тийг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Ямар ч байсан та бүхэнд эндээс хэрэгтэй зүйл олсон бол энэ видеог шеэрлээрэй. Дараагийн видеогоор уулзцаая. Бай бай.